Өнөөдөр бид хуучны цөөнгийн хүсвэрээс мэдээлэл авдаг цагаар тоцорч интернет байхад л хүн бүр сэтгүүлчийн үргийг амархан гүйцэтгэх болсон гэлээ. Мэдээллийг түргэн шуурхай, олон их сурвалж, олон өнцгөр хүлээн авах боломж бүртгэхийн зэрэгцээ, худал мэдээ, хэд туйлшрал, талцсал зэрэг цөөнгөө асуудлууд мөн бий болсон. Сонирхсан сэдвийг өгүүлэхэд та эцэс төгсгөлгүй мэдээлэлтэй нүүр тулах болно. Гэвч эдгээрийн аль нь үнэн, аль нь баттай вэ? Skete Media-гийн зүгээс сонсогч танд зориулж, дэлхийд дахинд өрнөж буй олон салбарын үйл явдалд баримттай, нотлогоотой, шинжлэх ухаанчаар хандан нягтлан хүргэж байна. Skete Нягтлав. Америкийн нэгдсэн улсын иргэн Жоржиа мужийн Орсон суугч 21 настай эрэгтэй Роберт Аарон Лонг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр тус мужийн Атланта хот орчинд байрлах спа төвүүд буюу барай заслын 3 өөр газарт буугаар зэвсэглэн гал нээж 9 хүнийг буудаж 8 нь амнасаа алдсан хэрэг гарсан. Эдгээр 8 хүний 6 нь Аз хүмүүсээс. Энэ үйл явдлыг Аз Америкчууд Америкийн нэгдсэн улс дахь коронавирусын нэгдэлтээс үүдэлтэй арьс өнгөөр ялгуурлан үзэн ядах явдал гэж үзэж байгаа. Өнгөрсөн он титэн вирус дэлхийд даяардагцэнтэй холбоотой Аз хүмүүс рүү дайрах дайралт, үг хэл амаар доромжлох, сүрдүүлэх зэрэг хэв шинжтэй гэмт хэрэгүүд маш их нэмэгдсэн байгаа. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Дональд Трамп титэн вирусын халдвар тархаж эхлэх үеэс ахуулан COVID-19 өвчнийг China вирус буюу хятад вирус. That name gets further and further away from China as opposed to calling it the Chinese virus. Мөн Америкт үргэн танигдсан хятадын зодооны төрөл болох кунфутэй адилтхан кунг флу буюу хятад ханиад гэсэн утгаар тус нэрлэх болсон нь Америк улсад одоо Аз хүмүүсийг үзэн ядах үзлийг улам дэвэргэж өгсөн гэж бол одоо хэлж болно. Аз хүмүүс рүү дайрч таталсан гэмт хэргийн тоон Америкийн нэгдсэн улсад хотуудаар 2020 онд дунджаар 150%-аар бол нэмэгдсэн байгаа. Тэгээд Нью-Йорк хотод гэх юм бол Аз гаралтай хүмүүсийн эсрэг бүртгэгдсэн үзэн ядалтын гэмт хэргийн тоон 2019 он ердөө 3 байсан бол 2020 онд тэр нь 28 бол нэмэгдсэн байгаа. Тэгээд дахиад сануулхад энэ тоон ерөөсөө л цагдаад мэдэгдэж бүртгэгдсэн гэмт хэргийн тоо үүнээс гадуур гэмт хэргийн хоригч олцоод цагдаад хилээгүй тохиолдол зөндөө байгаа гэсэн үг. Арьс өнгөөр ялгуурлаж үг хэл арамаар доромжлох, гудамжинд сүрдүүлэх, айлгах гэх мэт сэтгэлийн гэмт хэрэг очруулах үйл явдлууд бол ихэнхдээ цагдаад бүртгэгддэггүй байгаа. Чимээгүй болоод өнгөрдөг гэдгийг Америкт амьдардаг Азууд, Аз Америкчууд, одоо монголчууд маань ч гэсэн сайн мэдэх байх гэж бодож байна. За цар тахал Америкийн нэгдсэн улсад дэлгэрсэн цагаас эхэлж улам бүр гадуурхагдаж, ялгуурлагдаж, дайралтад өртөж, доромжлуулж байсан Азийн Америк болон Номхон далайн арлын хүмүүс буюу англи хэлэнд Asian American Pacific Islander гэж нэрлэдэг товчоор AAPI хүмүүсийн community хамт олон Атланта хотод болсон энэ дайралтаас болж үнэхээр одоо улс орон даяараа шоконд орчлон бүр айдас давтгалсан. Америкийн нэгдсэн улсад амьдарч буй Аз хүний хувьд өнгөрсөн хэд хоногт бол гадуур алхах, дэлгүүр орох гэх мэт энэ үед үнэхээр бол тав тухгүй аюултай мэт одоо санагдаж байсныг бол одоо өөрийнхөө мэдрэмжээс бол одоо онцолж хэлхийг хүсэж байна. За энэ мэдрэмж бол би эргээд бодох юм бол одоо энэ өнгөрсөн 1 жилийн хугацаанд гэхдээ нэг удаа биш нэлээд олон удаа бол мэдрэгдсэн. За түрүүн дурдсанчлан Дональд Трамп ерөнхийлөгч байсан үеэс ахуулан бол Азуудыг бол гадуурхах ялангуяа одоо Азуудыг бүгднгийн нэг үндэстэн болгож доромжлох энэ хандлага бол маш их гарч ирсэн те. Яг одоо тэр үе бол 2020 оны 3-4 сар бол нэлээд хүчтэй бол одоо энэ мэдрэмж бол яг төрж исэн. Тэр үед бол би хамгийн анх удаа л баг амьдралдаа би ч Аз царайтай Аз хүн юм байна штэ гэж анх удаа өөрийнхөө арьс өнгийг бол мэдэрч тэрнээсээ болж тийм тав тухгүй мэдрэмж бол мэдээж хэрэг авч одоо айж исэн байдаг. Тэгэхээр ориглоо чи бас Америкийн нэгдсэн улс тухайн үед тийм ээ коронавирус Америкт маш хурцтай тархаж исэн энэ үед бол амьдарч исэн. Тэгэхээр чиний тухайн үеийн мэдрэмж бас ямар байсныг хүмүүстэй хуваалцвал. Би яг тухайн үед бол Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн Лос Анжелес хотод бол амьдарч исэн. Тухайн үед бол
яг миний хувийн амьдралд болох юм бол яг энэ Аз гаралтай хүмүүсийн гадуурхдаг юм эндийг бол би нэх өмнө нь бол сайн боддггүй байсан. Гэхдээ сайн одоо бодод үзэх юм бол айгүй тийм өөрөө дарамтанд орсон, өөрөө халаханд өрсөн тохиолдол зөндөө байсан юм байлээ л дээ. Тэгээ яг 3 сараас эхлээд одоо Монгол улсад ирэн иртлээ 6-7 сар хүртэл нэлээд мэдэрсэн. Тэгээд тэр нь юунаас үүссэн бэ гэхээр яг 3 сард ингээд Америкт коронавирусаас болоод хүмүүс ингээ маск зүгээд ихсэлтэй хинхэн Аз хүмүүс байсан Аз оюутнууд ч юм уу яг миний одоо ажиллаж исэн UCL-ийн их сургуулийн орчимд бол дандаа Аз оюутнууд бол маска зүүж исэн. Тэгсэн чинь одоо Аз биш хүмүүс болохоор энэ Азууд яагаад маск зүгээд байгаа та нар өвчтөнтэй болохоор маск зүгээд байгаа юм ч юм уу те одоо болмол ч юм уу тиймэрхүү юм бол зөндөө байсан. Яг үндэ бол бид нар чинь одоо бусдыгаа хамгаалъя эсвэл өөрийгөө бас өвчтнөөс хамгаалъя гэж Аз хүмүүс маск зүүж байгаа шүү дээ. Тэгээд маск зүсэн зарим Азуудыг юм барьж авч зодох ч юм уу хил амаар дормжлох асуудал зөндөө байсан. Тэгээд яг миний хувьд бол ямар зүйл болсон бэ гэхээр би яг гудамжинд ажлаа тараад алхаж исэн. Тэгсэн чинь цагаан арьстай нэг эмэгтэй намайг бол миний нүүр рүү шууд шаад одоо монголоор хэлэх юм бол шанаацсан гэж хэлж болно. Тэгээ би тухайн үед бүр шоконд ороод юу болоод байна гэд миний арж авчихсан итгэх залуу чи зүгээр үү гэд надад асуужсэн л та. Тэгээ тухайн үед би яг одоо би өөр Аз болохоор зохиулсан гэж бодоагүй. Тэгсэн чинь ер нь ингэ сосоодсэн чинь зөндөө хүмүүс Аз хүмүүс ингэж нүүрлүгээ цохиулсан ч юм уу янз бүрийн харлага төрсэн тохиолдол гарсан юм билэ. Тэгэх юм сүүлийн нэлээд хэдэн хоногийн хугацаанд яг Аз хөгшин одоо тий 60 гарсан 70 гарсан ийм Аз хүмүүсрүүд хардлага болоо зүг зүгээр гудамжинд алхаж яхад нь одоо хүмүүс түлхэж унгаах цохих гэх зөндөө асуудал гарсан. Монголчууд маань гэсэн харсан мах Сан Франциско хотод нэг имээрүүд дайраад имээ нь өөрөө ингэж ганжгаа барьж байгаа нөгөө хүнтэй зодтолдоод бүр амар болгоцсон ч юм болж исэн тий. Тэр юу нөө хиймэрхүү юм зөндөө болдог. Тэгээ би одоо ингэ зүгээр сургууль дээр алхачаасан чинь намайг go home тий гэртээ хараач ирсэн газар руугаа буцаад яв гэж хэлж байсан. Нэг удаа бүргэний газар орсон чинь одоо танаа өвөө чинь миний өвөөг 100 ирэг дээр алчсан гэдээ одоо Япончууд Pearl Harbor буюу Software-ийг бөмбөгсөн талаар ярьж байгаа юм л да. Тэгээ намаа одоо Япон гэж бодоод тэгж хэлсэн байх ч тий. Манай Аз найзууд болохоор юу гэдэг вэ гэхээр ингээд өөрсдөө Америкт төрсэн хүмүүс шүү дээ. Тэгээ чи хаанаас ирсэн бэ гингүүд би одоо жишээлх юм бол Нью-Йоркоос ирсэн гэх юм бол үгүй чи яг үндэ хаанаас ирсэн гэж асуудаг ч юм уу тий. Тиймэрхүү юм бол маш түгээмэл. Өөр гэх юм бол би одоо Монголоос ирсэн гэх юм бол та нар Азаар ярьдаггүй ч юм уу тий. Do you speak Asian гэж хэлж ахчихжээ тий. Эсвэл бол та нар зүгээр шууд хятадаар ярьдаггүй гэдэг ч юм уу. Бүх ер нь Аз хүмүүсүүдийг тий бүх хятад гэж ойлгодог тийм үзэл бол Америкт нэлээд түгээмэл гэж хэлж болно. Чи түрүүнд дурдсан шүү дээ ингээд өөрөө ч мэддэггүй юм байлаа гэдэг. Тэр бол маш үнэтэй. Яг тэгэхээр нөгөө Азуудыг үзий ядж байгаа гэмт хэрэгүүд бол өөрсдөө ч хүртэл баг мэдхгүй. Өөрөөр хэлбэл эн чинь нөгөө байдаг энгийн игэл зүйл болтлоо ингээд Азуудыг гадуурхаад юм. Одоо тэгэл жишээ нь одоо ялангуяа хилэн дээр тэгэл яг Азуудыг яг нэг үндэстэн, нэг ястан болж хардаг дотор нь байгаа улс орнуудыг үндэстнүүдийг хооронд нь яалгадаггүй бол маш том үл хөндлөх байдал. За дээрэс нь надад энгийн жишээнүүд гэх юм бол хамгийн сүүл би саяхан л байна одоо машин зам гараад явжсэн чинь цонхоо буулгаал ни хаав гэж орилж байгаа байхгүй тий. Тэр бол одоо ингээл бодонгууд тэр үедээ новшвэ гэж бодоод өнгөрөх ч гэсэндээ нэг төрлийн төр чинь бас л гимт хэрэг байгаа байхгүй тий. Дарамт тий. За бит хоёр бол Америкт бол хэдхэн жил байгаа л тэгэл буцаад эх орон руугаа буцсан нэг нь буцсан байна. Гэтэл энд байгаа Азууд бол ингээд насаараа ингэж амьдарч ийн гэдэг бол үнэхээр амар. За дээрээс нь оргилын хэлж байгаагаар бол хөгшин хүмүүс руу яг ялангуяа энэ дайралт айгүйх ирж байгаа дайралтууд. За ялангуяа цагаан сарын үеэр одоо Азийн олон улс орнууд Lunar New Year гэдэг тийм ээ. Шинэ сар тэмдэглэдэг, шинэ жилийн баяраа тэмдэглэлтийг бол мэдж байгаа. Яг энэ үед нэг тохиолдуулаад ялангуяа одоо хятадын цагаан сарыг тэмдэглэхдээ хятад өвөө эмээнэр нөгөө ач зээнэртэй айгүйх бэлэн мөнгө бэлгэлдэг те. Тэгээд яг ингээ банкнаас аваад ч юм уу ATM-ээс бэлэн мөнгө аваа явж хахад нь яг ухтаж аваад төлөвлөж байгаа одоо өвөө эмээнэрийг мөнгөний дээр мэдээж зодох энэ үзэгдэл бол ялангуяа цагаан сарын үеэр энэ жил бол маш их гарсан. Харамсалтай. Тийм. За тэгээд тэр хүмүүсийн царайг бол ингээд тэр өвөө эмээнэрийн царайг харахад бол одоо тэр Аз хүмүүстэй зүгээр л бидний өвөө эмээтэй л яг л адилхан харагдаж байгаа юм хүмүүс шүү дээ. Тэгэхээр бол ингээд маш хэцүү. За тэгээд тоо статистик харангууд Аз өвөө эмээнэр хамгийн ерөнхийдөө бол Америкт бол одоо орлого муутай хүмүүс байд юм байна л да. Тэр дундаа ялангуяа томоохон хотууд Нью-Йорк. Тэгэхээр бол одоо янз бүрийн дарамтанд учрахаас гад эдийн засгийн байдал, хамгаалалтай эдгээр зүйлүүд нь маш дорой байдаг. Тэгэхээр энэ хүмүүст хүрийн хамгаалал, хууль сахиулах байгууллагын хамгаалалт энэ зүйлүүд бол яалтчгүй маш чухал бол дээрээс нь бас сүүлийн үед Азууд ирж байгаа дайралт бол эмэгтэйчүүд рүү бол хамгийн их байгаа юм билээ те.
Тэгэхээр ер нь хууль сахиулах байгууллагууд энэ дээр ямар арга хэмжээ авсан? Роберт Арнлонгийн 8 хүнийг алаад тэрний 6 хүн нь Аз хүн байсныг гэмт хэргийн шалтгааныг юу гэж тодорхойлсон бэ? Цагдаагийн байгууллагын уг хэргийг үйлцсэн эзнийг сексийн донгоосоо болж үйлцсэн гэж мэдээлсэн. Тэр нь болохоор өөрөө Арнлонг нь өөрөө тэгж одоо мэдүүлэг өгсөн байгаа юм л да. Би нэг янз бүрийн одоо racist буюу арьс хүний үзлээсээ болж хийгээгүй, зөвхөн сексийн донгоосоо болж хийсэн. Өмнө нь тэр газар үйлчлүүлдэг байсан гэх мэтлэн бол тайлбарлсан байдаг. Гэвч хүмүүсийн үзэж байгаагаар болохоор тухайн хаалга сонгож авсан газарт нь зөвхөн Аз гаралтай хүмүүс ажилладаг. Мөн нийт 8 хохирчийн 6 нь Аз гаралтай хүмүүс байсан учраас яах ч аргагүй арьс өнгөний үзэлтэй холбоотой тайлбарлаж байгаа. Уг хэргийг үйлдэх босон шалтгаан арьс өнгөтэй холбоотой байна уу үгүй юу эс хамааран энэ бол байж боломгүй үйлдэл юм аа. Хүн сексийн донтой байна уу эсвэл одоо зүгээр ууртай байгаад хүн ална гэж ойлголтод байж болохгүй шүү дээ яаж ч утсан. Тэгэхээр хүмүүс бол маш ууртай байгаа. Тэгээд Аран уг хэргийг үүснийхаа дараа Флорида мужид руу доошоогоо яваад Жоржиа мужийг Флорида мужийн дээр байдаг. Дахиж өөр гэмт хэрэг одоо халдлага үйлдэх гэж байхад нь цагдаа нар бол түүнийг хурдны зам дээр зогсоогоод баривчилсан байдаг. Хэрвээ тгээгүү бол дахиад хичнээн хүний амир өгдөг байсныг бол битгий мэдхэд айгүй хэцүү байна те. Тэг уг хонголон устгах халдлага нь болохоор Америкийн нэгдсэн улс 2020 он тохиолсон одоо 6 дахь тохиолдол байсан юм байна. Тэгээд 4-өөс дээш хүн асуурах юм бол маш шүтэн гэж тодорхойлт юм байна. Би яг их сургуультай дотор байранд байдаг 1-р курстэй байгаа хүмүүсийг хариуцдаг ажил хийсэн байхгүй юу. Тэгээд тэрнийхэн тренинг буюу сургалтандаа орсон чинь маш шүтэн болох үед яах вэ гэдэг тийм хичээл орсон байхгүй юу. Тухайд бол би бүр амар сонин шоконд орж байгаа. Тэр хичээлд бүр цэцэрлэгийн хүмүүст хүртэл ордог гэж байгаа Америкт. Тэгэхээр үн маш шүтэн гэдэг юм бол үгэмэл болох айгүй харамсалтай. Тэгээд яг юу заажсан бэхээр юм 3 арга байгаа. Гүү чадахгүй бол нуугд гэж байгаа. Нуугд чадахгүй бол нөгөө үнтэйгээ тулд гэж байгаа байхгүй юу. Ийм одоо арга байдлаар явнаа гэж хэлж байгаа. Тэгэхээр маш харамсалтай хэцүү одоо газар амьдардаг гэсэн үг Америкчууд одоо кино үзэхдээ ч гэсэн хүн буудчихгүй дээ гэсэн айц бол байж байдаг л гэсэн үг тийм. Тэгээд хэрхийг үргэлжлүүлэхэд болохоор хажуугийн дэлгүүрийн эзэн камерт бичигдсэн бичлэгээс үзээд гэмт хэрэгтэн хоригчдоо буудаж эхлэхээс өмнө бүтэн цаг гаруй машиндаа суусан гэж байгаа. Тэгээ юу суусныг бол бид нар мэдэхгүй. Бодох юм бол өөрийгөө юу хийх гэж байгаа бол сайн ботсон юм шиг байгаа тий. Тэгээ бодож ийм амар шийдвэр гаргасан байх л та. Тэгээ мөн олон нийтийг маш их уурлуулсан үйл явдал нь юу байсан бэ гэхээр Хөлийн баг хурлын үеэр Тухтагийн Ахмад J. Baker гэдэг хүн сэжигтний уг хэргийг үйлдэх болсон шалтгааныг нь тайлбарлахдаа he was pretty much fed up and kind of at the end of his rope and yesterday was a really bad day for him and this is what he did. Тэр маш их төвчээр алдаж залхсан байсан. Түүнийг маш их таагүй өдөр байсан учраас ийм зүйл хийж гişиг боллоо гэж хэлсэн бол айгүй тийм ялангуяа Аз хүмүүсийг бол маш их бухимдуулж уурлуулсан үйл явдал. Yesterday was a really bad day for him and this is what he did. Ягаад тэгэхээр цагаан арьстай Америкчууд ийм төрлийн халдлага айгүй түгээмэл хийдэг. Статистикийг харах юм бол тэгээд янз бүрийн ийм хөө одоо шийтгэлээ арай илүү хөнгөн яаж шийтгэлээ авдаг нь бол тийм батгдсан. Тэгээ хүмүүсийн асууж байгаагаар болохоор хэрвээ хар арьстай хүн ч юм уус өөр нийгмийн цөөнх одоо арьсны өнгөтэй хүн байсан бол энэ цагдаагийн Ахмадын хэлэх үг нь ямар байх байсан болоо гэж бол асууж байгаа юм л та. Энэ асуудлаас болоод хамгийн их яригдж байгаа нэг сэдв бол одоо яагаад тэр спанууд дээр тэр барай заслын газрууд дээр очиод дайралтыг хийчвэ гэдэг дээр энэ гэмт хэрэгтэй Арнлонг тайлбарндаа юу гэж хэлсэн байсан гэхээр ерөнхийдөө бол сексийн донтой. Тэгээд өөрийнхөө сексийн донг хөдөлгөөд байдаг зүйл нь болохоор энэ одоо массажны газрууд. Тийм учраас өөрийнхөө одоо тэр донг нь хөдлөгдөг тэр газраа устгаад тэр донгоосоо одоо ангижрах ч гэдэг юм уу те тиймэрхүү утгатай тайлбар өгсөн байсан гэдэг гэсэн. Энээс болж одоо Америк даяар одоо эмэгтэй хүмүүсийг тэр дундаа Аз эмэгтэй хүмүүсийг хүн биш болгох те эд зүйл болж хэрэглүүр төдий харьцах те хүнийг хүн биш болгож дордуулж харьцаж байна. За энэ дордуулж харьцаж байгаа дээр нь энэ цагдаагийн Ахмад J. Baker гэдэг хүний энэ тайлбар бол те гал дээр дард нэмнэ гэсэн гэдэгчлэн те ерөөсөө л маш их одоо энэ уур бухимдлыг бол хүргээд Америкт энэ Азуудыг ялгуурлан гадуурх системээр шахах явдал байсаар байсан те. Энэ үйл явдал нь бол айгүй тийм шинэ үйл явдал биш л те. Яг анх Аз хүмүүс Америкт нүүснээсээ ихсэн л тэр цагаас ихсэн л үйл явдал гэж ойлгож байна. Яг тухайд бол Gold Rush гэж алтны нүүдлээ те. Яг Калифорни мужид руу одоо алт олборлохоор айгүй хямд төсөөр өртөгтэй ажилчид буюу одоо Хятадаас ч юм уу Солонгосоос ч юм уу тэр гарчмоос очсон Азууд бол зөндөө Калифорни мужид очсон. Тэгээ тухайн үеэс л Аз хүмүүсийг тийм хайр зүгний үзэлтэй бол нүүл тулгарсан байгаа даа яг тухайн үеийн амьдарч байсан одоо хар арьстай хүмүүстэй адилхан. Гэхдээ одоо энэ racism буюу хайр зүгний үзэл маань хар арьстай хүмүүст арай өөрөөр үйлчилдэг. Америк одоо Аз гаралтай хүмүүсээс арай өөрөөр үйлчилдэг байгаа байхгүй.
Тэгэхээр энэ Аз гаралтай эрэгтэй хүмүүсийг юу гэж үздэг вэ гэхээр одоо доожоогүй те кинон дээр гардаг доожоогүй одоо нүдний шилтэй компьютерийн ар сууж идэг арчаагүй хүн л гэж хардаг байхгүй юу? Тэнгүүд нь болохоор нөгөө нэг эмэгтэй хүмүүсүүдийг нь болохоор юу гэж хардаг вэ гэхээр одоо тийм эротик зүрхний чинь хэлсэн шиг одоо сексийн дур хүслээ хангах зорилготой ингэж хардаг. Тэгээд энэ нь яг юунаас болсон бэ гэхээр Orientalism гэдэг тийм үзэл байгаад дээ. Энэ юу гэхээр одоо гадаадаас ирсэн ялангуяа Аз гаралтай хүмүүс ч юм уу ийм хүмүүс болохоор айгуу тийм итгээд ч юм уу одоо бусдаас өөр тим гэж хараад байдаг. Тэр нь болохоор бас медиагаас айгуу болж ингэж гарсан байгаад байдаг л да. Жишээлх юм бол одоо бидний одоо Америкт үзчихсэн кинон дээр ингээд Аз гаралтай эмэгчүүд үлэхээр юм хятадын би одоо торох ч юм уу тийм үндэсний хувцс өмсцэн тэгээл одоо янз бүрийн цайг нь хийж өгдөг ч юм уу те. Одоо цагаан эрэхтэй хүнд үйлчлэх байдлаар те. Тийм. Тэгж байгуух гаргадаг. Нөгөө эрэхтэйд нь болохоор те арчаагүй жижигхэн биетэй хүн ганц гарчсан болохоор Bruce Lee байлаа шүү дээ. Бидний Аз эрэхтэй хүмүүсүүдийг биеийн чадaltaй ингэж харуулсан хүн нь. Энэ Orientalism гэдэг дээр үс ихсэн үзэл медиан дээр тулгуурлаад гарч ирснээс бодлоод ерөнхийдөө эрэгтэй хүмүүс гэж хардаг болчиход байгаа юм л. Скейтинг Нэгтлав. Хоригж болсон хүмүүсүүдийг яг ямар хүмүүс байсан бэ гэдгийг бас сонсогчдоо хэлж өгвөл. Тэлгүй яах вэ? Тэгэхээр түрүүнийхээ одоо хэлсэн санаан дээрээс дөрвөлөд энэ аллах дүрцэн одоо энэ гимт хэрэгт дүрцэн хохирогчд бол хүмүүс юм аа байн хүмүүст хэлэх ёстой. Тийм учраас бол хохирогч болсон 9 хүний нэрийг бол дурдъя гэж бодож байна. Тэгэхээр хүмүүсийн нэрийг дурдахдаа нэрийг нь одоо буруу дуудах магадлал бол өндөр. Тийм учраас тэрийг бас анхаарна уу гэж та бүхэндээ хүсэж бас одоо хүлцэл өчье. За эхний хохирогч бол Delina Ashley Young гэдэг 33 настай хүн байсан байна. Уг массажны газарт нөхөртөөгөө болцоо хийх гэж очсон байсан. Түүний нөхөр өөр өрөөнд байсан учраас нуугдаж, амьд үлдэж чадсан ч харамсалтай нь эхнэр нь бол амар өгцэн. Тэд гэрлээд 8 жил болсон байсан. 8 сартай охинтой байжээ. Дараагийн хүн Xiaojie Tan гэдэг ихтэй байсан. Тэрээр уг халдлага болсон газрыг ажилуулдаг байсан. Бизнес эрхтэгч юм ихтэй байсан байна л да. Тэгээд тэрээр Вьетнамын хятадын хил дээр бол төрсөн. 2006 онд Америкийн нэгдсэн улсын иргэн гэрлээд тэгээд анх нөхөртөөгөө хамт Америкийн нэгдсэн улсад ирж ижээ. Тэгээд 50 нас хүрэх төрсөн өдрийнхөө өмнө буюу 40 насныхаа хамгийн сүүлийн хоногт нь бурхан болсон юм харамсалтай үйл явдал болсон юм байна. За дараагийн хохирогч бол Dao Yu Feng гэдэг хүн байна. 44 настай. Түүний талаар мэдээлэл маш бага байгаа юм байна. Одоогийн байдлаар уг газарт ажилд ороод хэдхэн сар болсон байсан. Даруухан хүн байсан гэж хэлжээ. Тийм. Дараагийн хүн Paul Andre Michaels гэдэг 54 настай бол хүн байсан. Тэрээр уг массажны газарт янз бүрийн засварын ажил хийдэг хүн байсан юм байна л да. Детройт хотод анх 9 ах дүүгийн хамт төрсөн. Тэгээ Пол 26 жилийн өмнө эхнэртэйгээ хамт Атланта хот руу нүүж ирсэн юм байна л да. Өөрөө бас массажны бизнес нэг талаар ойр дотныхоо хүмүүстэй ярилж исэн юм хүн байжээ. За дараагийн хүн маань Elkias Hernandez Ortiz гэдэг 30 настай залуу байна. Тэрээр уг халдлагаас амьд гарсан цорын ганц хохирогч өгөөд дух болон гидсэн хэсэгтээ буудуулсан ч одоо сэхэн амьдруулах тасагт байгаа. Тэрээр 10 жилийн өмнө Гватемала улсаас Америк нэгдсэн улс ирсэн бөгөөд засварын ажил хийдэг, гэр бүлээ авч явдаг нэгэн Америкчууд түүний эмчилгээний зардалд зориулж $365,000 3 сарын 27-ны өдрийн байдлаар буюу өчигдрийн байдлаар бол хандивлаад байгаа юм байна. Дараагийн хүн маань Hyun Jong Grant гэдэг 51 настай хүн байсан. Gold Spa-д бол ажилтдаг байсан юм байна. 2 хүүхэдтэй өрх толгоосон ээж Америкийн нэгдсэн улсад ирэхээс өмнө Солонгос улсад багш хийдэг байсан хүн. Тэгээ маш их ажиллаж гэр бүлээ тижээж байсан гэж түүний том хүн бол түүнийг дурсахтаа хэлж ирсэн байна. За дараагийн хүн маань Soon Chung Park гэдэг 74 настай хүн байна. Тэрээр Gold Spa-гийн ажилчдын хоолыг бэлддэг байсан. Атланта хот руу нүүхээс өмнө Нью-Йорк хотод амьдардаг байсан. Хамгийн өндөр настай хохирогч өгөө түүний ойр дотны хүмүүс маш эрүүл байсан. Бүх хүн түүнийг 100 наслна гэж одоо хэлдэг байсан байжээ. Дараагийн хүн маань Sun Cha Kim гэдэг 69 настай хүн байсан. 1980 оны үед Америкийн нэгдсэн улсад ирсэн. Gold Spa-гаас гадна өөр 2-3 ажил хийдэг байсан. Тийм шаргуу хөдөлмөрдөг, өөдрөг үзэлтэй хүн байсан гэж түүний ойр дотныхан бол хэлсэн байна. Хамгийн сүүлчийн хохирогч маань Young A.U 63 настай. Өмнөд Солонгосоос 1970 онд Америкт нөхөртөөгөө ирж амьдарсан хатагтай юу н аллаг болох үед aromatherapy spa-д ажилтнаар ажиллаж байсан.
За тэрээр COVID-19 өвчнөөс болж Атланта хотын сонины газарт ажиллаа алдсан тул эргээд хуучин ажиллаж байсан ажилдаа тухайн массажны төвд ажиллаж байсан байжээ. За ингээд харахаар бидний ээж аав, эмээ өвөө, ах эгчтэй наст чацсан хүмүүс байсан. Тэгэхээр одоо энэ хүмүүс бол надтай оргилтой энэ подкастыг сонсож байгаа олон хүнтэй адилхан арьс өнгөтэйгөөсөө болоод үзэн ядалтын гэмт хэргийн золиос болж байгаа гэхээр үнэхээр амар бас харамсалтай. За энэ эмгэнэлт үйл явдал тохиолдоод яг 7 хоногийн дараа буюу 3 дугаар сарын 22-ны өдөр дахин нэг олноор нь хоморлон хөнөөсөн масс шүүтинг болсон байгаа. Энэ нь болохоор Колорадо мужид болж Америк улсад улам их одоо гүн айдас давтах шалтгааныг бол бий болгосон. Ингэснээр бол Америкийн нэгдсэн улсад 7 хоногийн хугацаанд нийтдээ 7 ширхэг масс шүүтинг буюу олноор нь хоморлон устгах хороохын үзэгдэл бол болоод байна. За мэдээч хэрэг үүнээс улбаалж галт зэвсэг зохицуулах хуулийн өөрчлөлт улам хүчтэй бол Америкийн нэгдсэн улсад одоо улс төрийн хэмжээнд яригдж байна. Америкийн ерөнхийлөгч Байден өмнө нь дайны зориулалтад автомат бууны худалдааг зогсоосон хуулийг бол гаргаж байсан. Америкийн нэгдсэн улсын конгрессийн гишүүн байхдаа гисэн ч хэдий ч одоо ардчилсан намыг энэ хууль нь анх удаа 40 жилийн дараа конгресст ялагдал авчруулсан гэж үздэг хуулиас болж за улмаар конгресст дахин байр суурь хүчтэй болсон бүх дайрамдагчид тус хуулийг үргэлжлүүлэн шинжилээгүй үүнээс улбаалж мэдээж хэрэг одоо буцаагаад автомат бууны худалдааг бол одоо Америкт үргэлжлүүлэх болсон. За үүнээс хойш Барак Обама ерөнхийлөгч байхдаа дахин одоо зориг гаргаж дахин энэ асуудлыг сөхөж төслийг тухайн үедээ дэд ерөнхийлөгч байсан Жо Байден удирдах байсан. Гисэн ч хэдэж одоо энэ одоо хуулийн төсөл бол бас л одоо бүтлгүүцсэн байдаг юм байна. Яагаад энэ хүмүүс ингээд буу аваад автомат буу хийгдэт идэв ингэж бодож магадгүй. Яхаа Монгол улсад маань бол яг амьдардаг хүмүүст ойлгоход бэрхвэж магадгүй. Яагаад гэвэл бид нар чинь буу айтгаа баг хутагч авч явдаггүй хүмүүс шүү дээ. Одоо муугаар утгах юм бол гудамжинд гинт хэргийн төлөөс утгах юм бол тэ зодуулдаг л ийм л одоо айцгүй сайхан 50 амьдардаг хүмүүс. Тэгэхээр яг Америкийн нэгдсэн улсын одоо буу эзэмшихийг одоо яагаад юм байдгийг нь бол бас жоохон тайлбарлаж өгье гэж бодлоо. Тэгээд анх 1789 оны 9-р сарын 25-ны өдөр Америкийн үндсэн хуулийг 2 дахь нэмэлт өөрчлөлтөөр Right to Bear Arms буюу тэвсэг байрах эзэмших эрхийг Америкийн нэгдсэн улсын насанд хүрсэн хүмүүст бол олгож эхэлсэн байгаа. Тэгээд тэр цагаас хойш гал зэвсэг, буу эзэмших нь хүн болгоны үндсэн хуулиар олгогдсон эрх бол болсон байдаг. Тэгээд одоо сонгуул өгдөгтэй адилхан гэсэн үг тийм. Америкийн нэгдсэн улсын гал зэвсэгтэй холбоотой нас барлын тоглолт хэд 32 дугаар байрт орд юм байна. Тэгээд 2019 оны байдлаар 100 мянган хүн тутамд 3.96 хүн одоо галт зэвсгээс болж нас ордог гэсэн тоо гарсан. Тэгээ энэ тоо бусад хөгжсөн орнууд болох Канадаас 8 дахин их Британи улсаас бүр 100 дахин их юм байна л да. Тэгээ хэдлийн хамгийн одоо галт зэвсгийн хувьд аюултай улс гэгддэг Салвадор улс болохоор 100 мянган хүн тутамд 36 хүн нас ордог ийм орн байгаад байгаа. Гэхдээ бол энэ орнтой Америкийн нэгдсэн улс харьцуулахад айгүй тийм өрөөсгөл тэгээд жил бүр Америкийн нэгдсэн улс 20-оос 30 мянган хүн галт зэвсгийн улаас нас бардаг. Үүнд амиа оролтын бол хүн айгүй дээвэр орд юм байна л да энэ тоонд. Тэгээд 2018 он гэхэд 39740 хүн одоо галт зэвсгээс бол нас орсон гэсэн тоо тоо байд юм байна. Тэгэхээр энэ тоон одоо баг терроризм гэж ярьдаг. Тэрнээс бол маш их Америкийн одоо Вьетнамд хийсэн дайн ч юм уу Афганистанд хийсэн тооноос бол маш дахин их байгаа болохоор айгүй харамсалтай. Дайн хийхгүйгээр ихийн тайван байхдаа л ингээл хүмүүс хоорондоо бие биенийг халаад байна гэсэн үг л дээ. Тэгээд бас одоо Америкт байсан монголчууд сайн мэдх юм бол одоо муужаас айгүй өөр өгдөг. Жишээлх юм бол Луизиана мууж хамаагүй аюултай одоо Чикаго хотын одоо South Side гэж ярьдаг. Тэр дүүргээр бол нэлээд аюултай одоо буу бол хаас айгүй сонсогдож исэн намаа их сургуульд байхад одоо манай хажуудлын байрны хүмүүс одоо буудалж исэн чинь мөн бол айгүй тийм түгээмэл асуудал болцсон болохоор тэнд амьдардаг хүмүүс тийм дүжирсэн. Одоо монголчууд болохоор айгүй ойлгоход хэцүү байж магадгүй. Тэгээд энэхүү одоо үндсэн хуулийн олгоцсон эрхийн талаар хоёр улс төрийн нам бол бэлгүүнийг хэлснээр айгүй тийм маргалдаг. Мэдээж бүгд найрамдах нам одоо өнгөрсөн Дональд Трамп асан эрхлэгчийн нам болохоор бага аль болох одоо бага их мэдлэлтэй засгийн газрыг эрхэмлдэг учраас хүмүүсийн галт зэвсгийг эзэмших эрхийг бол халтахыг хүсдэггүй. Харин арчилсан нам аль болох буу худалдаж авч байгаа хүмүүсийг тодорхой шалгуурыг нь давсныхан дараа ах боломжтой болгоё гэж үздэг. Тэр нь юу гэсэн үг гэхээр шууд л хүн болгон буу авахгүй болохгүй гэсэн үг биш. Жишээлх юм бол одоо өмнө нь гинт хэрэгжсэн хүн ч юм уу эсвэл ямар нэгэн сэтгцэн эмэгтэй хүн байх юм бол буу авч болохгүй гэсэн үг л дээ. Тэгээ мөн ялангуяа юм автомат буу те одоо шүршдэг буу гэсэн үг шүү дээ. Дайны зэвсэг
Энэ бүг бол байж болохгүй гэдэг тийм байр суурьтай гэдэг юм байна л та. Азууд, Америкийн Азууд, Номхон далайн арлын иргэд эндгээр хүмүүс ер нь Америкууд тэр даяараа яг энэ үйл явдал, энэ Атланта хотод болсон үйл явдлыг үнэндээ зүгээр л удахгүй болно гэж хүлээж исэн зүйл байгаа. Яагаад ингэж хэлж байна гэхээр одоо энэ бит хоёрын хамгийн сүүлд нь энэ буу зэвсэг, mass shooting-ийн тухай, энэ хуулийн тухай, энэ Америкийн соёлын тухай тийм ээ яагаад яриад байна гэхээр ийм их чөлөөнд байгаа учраас ийм халдлагууд гарч ийн. Дээрээс нь ийм үд үзэн ядалт тийм ээ. Дональд Трамп ерөнхийлөгчөөс болж одоо тэр улам их өдөөсөн, улам их нэмэгдүүлсэн энэ үзэн. Тэгээд янз бүрийн оргилын хэлж байгаагаар энэ background check буюу одоо тэр шалгалтгүйгээр хүмүүст буу өгдөг энэ зүйлүүдээс болоод эцэстээ бол одоо ийм аимшигтай эмгэнэлт үр дүнд бол хүрч байна. За 2020 оны 5 дугаар сард Америкийн нэгдсэн улсын Миннеаполис хотод буюу одоо миний амьдарч байгаа энэ хотод George Floyd гэдэг хар арьстай хүн цагдаагийн гарт амнасаа алдснаар Black Lives Matter гэдэг хар арьстай хүмүүсийн эрхийг хамгаалах хөдөлгөөн бол маш хүчтэй Америк орн даяар өрнөжсэн те. Энэ үед бол Миннеаполис хотод бол энэ буундуу бол тасрахгүй байсан өдөр хоногуудыг бол би санаж байна. Ерөөсөө энэ George Floyd-ийн гэмт хэрэг гарсан газраас бол нэг 10 минутын зайтай маш ойрхон амьдарч исэн. Бас л үнэхээр тийм эвгүүл байдаг юм байна лээ. Нэг хол юм шиг те Монгол хүмүүс нэг хамаагүй юм шиг санагдаж байгаа. Бид нар бол Америкт ирж сурдаг, ажилдаг. Зөвхөн Америк гэхгүй барууны орнууд тийм ээ. Австрал, Канада, Их Британи, Европ гэдэг орлон орнуудаар бол одоо бид нар бол очиж амьдардаг. Бид нар бол гадаадд очисон хойноо бид нарыг хятад байна уу, Монгол байна уу ялахгүй Аз л гэж харна. Тийм учраас бол энэ сэдв биднэрт маш их чухал. Миний харж байгаагаар ориглоо одоо энэ Азуудыг үзэн ядах, Азуудыг үзэн ядалтыг зогсоо гэдэг энэ хөдөлгөөн бол Америкт гарч байгаа бол хамгийн анхны ийм том хүчтэй хөдөлгөөн юм шиг надад санагдаж байна. Би бол Америкт ирээд 7-8 жил амьдарч байхад бол анх удаа ингэж Азууд бол өөрсдийнхөө төлөө бол ингэж зогсож чадчихин те. Тийм. Аз хүмүүсүүдийг Америкт байдаг хүмүүс юуд нэрлэдэг гэхээр moral minority буюу айгу тийм үлгөө дурайл болсон ийм цөөнх арьс өнгөний хүмүүсээ гэж ярьдаг байхгүй. Ягаад тэгэхээр ингэ дугаал ажиллаа явж идэг, айгу сайн ажилдаг. Тэгээ одоо өмнөх хар арьстай ч юм уу латино, испаник хүмүүсээ бодох юм бол орлого нь хамаагүй илүү байдаг. Тэгээд дандаа л имж болдог, хуульч болдог, айгу сайн амжилттай явдаг тийм хүмүүс, Аз хүмүүс Америкт хөвчлэн бид нэр ингээд тэр одоо юу бач болоо тийм айгу дугаал байгаад байдаг юм айл да Аз хүмүүс янз бүрийн болжсэн ч гэсэн гээл за яах вэ гээл бос хүмүүс гэдэг юм бодох юм бол харин энэ удаа бол яалтчгүй хүмүүсийн төвчээр алдаад одоо уур хилэн ингээд гараад гарч ийн гэсэн үг л дээ. Тэгэхээр одоо Аз гаралтай айгу тийм олонний танил хүмүүс Stop Asian Hate гэдэг хөдөлгөөнийг эхлүүлээд өөртөөгөө одоо түүхийг яриад би ингэжсэн тийжсэн энэ бол байж болсгүй юм аа гэд бусад хүмүүсүүдээ урайлаад түүнчлэн бас өөр одоо тий одоо Барак Обама эрхлэгч ч юм уу өөр нэр төртэй хүмүүс одоо NBA-ийн тоглогчд хүртэлтэй Stop Asian Hate гэдэг тийм бичгтэй бодволтыг хөдөлгөөн эхэлж байгаа нь айгу тийм цаашдаа энэ үйл явдлыг багасгах тийм ихтэл тавигдж байгаа юм болов уу гэж би бол харж байна. Тийм манай монголчууд маань ч гэсэн тий Америкийн нэгдсэн улс ч юм уу бусад өөр орнд очих юм бол төрөний бэлгүүнээ гэлсэн шиг одоо Монгол байна уу, Хятад байна уу, Солонгос байна хамаагүй адилхан Аз гэж харагдана. Тийм учраас бас энэ хөдөлгөөнийг дээд бусад Аз хүмүүсээ бас бити ялгуулан гадуурхаж байгаарай гэж би бас уриалмаар байна л та. Америкт ямар нэгэн газар айгүй тав тухгүй байгаа тохиолдолд өөр ямар нэгэн Аз хүний харах үед айгүй тийм сэтгэл тайвширдаг. Тэгэхээр бол тэр мэдрэмж бол одоо яг энэ цаг үед бол үнэхээр Америкт Америкууд, Азууд Номхон далайн арлын хүмүүс бол яг тэр мэдрэмжийг маш хүчтэйгээр мэдэрч байгаа учраас Азуудынхаа төлөө дугрыг хүчтэй бай гэдэг энэ уриалгыг бол маш их гаргаж байгаа. Тэгэхээр оргилын маань хэлж байгаа тэр дөрөөлөд дэлхийн хаана байгаагаас үл хамааран нэг нэгнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй байгаа ч гэдэг энэ уриалгаар энэ дугаарыг дуусгая гэж бодож байна. Баярлалаа бэлгүнэ. За баярлалаа оргилоо. Та Сэхэт медиагийн Ягтлаг подкастыг хүлээн авч сонслоо. Энэ дугаарыг мэдээг хөтлөгч Бэлгүн оргил нар нягтлж саунд инженер дээр буяа ажиллав.